Өөрхөн аймгийн хужирдсамын ерөнхий улс хурлын сургуулийн нэрэмжит спортын наадам буян тухай спортын ордонд явагдаж өндөрлөлөө. Энэ спортын наадам спортын 3 төрлөөр явагджээ. Өөрхөн аймгийн хужирдсамын ерөнхий улс хурлын сургуулийн төгсөгчдийн дунд явагдсанаар онцлогтой бид хужиртын дунд сургуулийн сурагчид нэртэй спортын наадамд тус сургуулийн бүх үеийн төгсөгчд амрагдаж 2020 онд төгсөлтийн 30 жилийн ойгоо тэмдэглэж байгаа 1990 оны төгсөгчд амжилттай зохио явууллаа. Тэд волейбол, ширээний теннис, шатрал гэсэн 3 төрлөөр спортын наадмаа явуулж энэ наадмынхаа үеэр багш сургууль хүмүүжүүлэгч нараа хүндэтгэн урьж багш нарынхаа хөдөлмөр зүтгэлийг хүндэтгэлээ. Энэ сургуулиас спортын олон шилдэг алдартнууд, спортын цол зэрэгтэй олон тамирчид төрүүлэн гаргасан ажтай Ахмад багш, ардын боловсролын тэргүүний ажилтан, биеийн тамирын спортын тэргүүний ажилтан, волейболын спортын мастер, чөлөө дөхий спортын мастер, гунгагийн жигмэд багшийг бид онцолж байна. Буян багшлах ажил хийгээд 40 жил багшлаад тэтгэвтэй гарсан. Ихтэй хамгийн гол нь одоо багшлах хугацаанд ямар спортоор сурагчдыг одоо дасгалжуулж байсан бэ гэхэд хамгийн нэгдүгээр волейбол, хоёрдугаар чөлөөтэй үндэсний боксийн төрлүүдээр сурагчдаа одоо амжилтанд хүргэж байсан. Энэ спортын наадмын волейболын төрөлд эрэгтэйчүүдээс 1993 оны төгсөгчдийн баг төрүүлж 1995-2007 он эрэгтэйчүүдээс 2019 оны төгсөгчдийн баг төрүүлж 2007-1995 оны багууд мөнгө хүрэл медаль хүртлээ. Шатрын төрөлд эмэгтэйчүүдээс 1991 оны төгсөгч Долгормаа, эрэгтэйчүүдээс 1999 оны төгсөгч Нямдава, ширээний теннисний төрөлд 1983 оны төгсөгч Батарагчаа, эмэгтэйчүүдээс 1993 оны төгсөгч Инх Тулганар төрүүлжээ. Волейболын төрөлд эрэгтэйчүүдээс 1989 оны төгсөгч Аюур Зан, эмэгтэйчүүдээс 1995 оны төгсөгч Батчимэг нар тэмцээний шилдэг тамирчид нар шалгарсан бол дараагийн спортын наадмыг 1991 оны төгсөгчд зохио явуулахар боллоо.